За сайн байна уу? Өнөөдөр би та нарт бүгдээрэнд нь аппликейшн байхгүй, хөглөгч байхгүй үедээ хэрхэн сонсголоороо яаж гитараа хөглөх вэ гэдэг аргыг зааж өгье. Тэгээд 3 төрлийн аргаар гитарыг бас хөглж болдог байгаа. За эхний арга нь нэгт арга маань болохоор ер нь бол хамгийн энгийн арга. Энэ маань юу гэхээр утсаа ингээд өнгөө цээжлэнэ гэсэн үг. Дооросоо дээш нь ми, си, соль, ре, ля, ми гэсэн дараалал утас маань барилдаг. За энэ 6 ангиад ихшгээ ноото нэг нэгээр нь чихэндээ хоногшуул цээжлэнэ гэсэн үг. Бид нэр одоо ямар нэгэн хэл сурж байгаа үед ч юм уу үгээ дахин давтаад давтснаар толгой дотроо бид тогтоож чаддагтай адилхан одоо энэ хөгжмийн энэ гитарынхаа энэ дуурж байгаа энэ ми, си, соль, ре, ля, ми. За энэ ингээд 6 ноото цээжилж чадсанаар цээжлээ тогтоосноор бид нэр гитараа ингээд амархан хөглж чаддаг болно гэсэн үг. За би жишээ үзүүлье. 4-р утсыг жишээ ингээд суллаад за 2-р утсыг суллалчээ. За одоо би хөглөе. Гитар нь хөвггүй сонсогдож байна. 6 өнгө цээжилсэн байгаа тохиолдолд айл утас 3 дуурж байгааг мэдхэд амархан ухаална. За 2 дугаар утас 3 дуурж байна. Энийг зөв болгохын тулд ингээ болчихж байгаа. 4 дугаар утас хөвггүй байна. За ингээд гитар мөртөө. За эхний арга нь энгийн. Өнгөө бид нэг цээжлээд аялж чадаад тогтооцсон бол ингээд хөглөхөд амархан болох нэ. За хоёр дахь арга маань нийтлэг ихэнх хүмүүсийн маань ашигладаг арга байна. Тэр маань юу вэ гэхээр доороосоо юм уу дээрээсээ өгөөд хөглөждөг арга байна. За тэгээд гитар маань хөвгтөө байгаа үедээ ингээд бид нэр гэртээ ингээд тавьсан байлаа гэхэд хөг нь гарах тохиолдол байдаг. Хөг нь гитарын хөг маань гарлаа гэхэд бүх утас маань нэгэн зэрэг одоо хөг нь алдагдана гэж ер нь бол баг байдаггүй. За ихэнхдээ нэг юм уу хоёр утас, за заримдаа 3 утасны хөг гарсан байж болох юм. За тэгэхээр утга нь юу гэхээр зарим утас маань хөг нь алдагдаагүй хэвээрээ байж байгаа гэсэн үг. За тэгээд энийг одоо аль утас нь ямар хөвгтэй байгаа гэдгийг мэдхийн тулд бид нэр одоо утсаа сонсож үзэх шаардлагатай болно. Тэгэхээр 162 маань хоёулаа ми дуурдаг. Тэгэхээр энэ хоёр утсыг зэрэг татахад энэ хоёр утас маань яг нэг өнгө дуурж байгаа. Дээд доод буюу бүдүүн нэрийнээр нэг өнгө дуурж байгаа. За энийг ингээд сонсоод үзэхэд энэ хоёулаа яг адилхан хөвгөн ингээд адилхан дуурж байгаа хөвгөн алдаг байна гэсэн үг. За ийм тохиолдолд бид нэр 6-аас нь ч болно, 1-ээс нь ч болно хөвгөө явж болно, өнгөө хөвгөө явчихна. За 6-аас нь бүгдээр 5 дугаар утсыг хөглөнлөө гэж бодоход за 5 дугаар судраад хөг нь алдсан бай гэж бодоход бид нэр 1, 2, 3, 4, 5 дугаар лаадан дээр дараад сонсно. За энэ ч дарахад ля нот дуурдаг. Ля нот. Тэгэхээр 5 дугаар утас маань ля дуурах хэрэгтэй. За ингээд 5 дугаар утас хөвгтөө болж байгаа. Тэгээд хөвгтөө болсноо 6 5 6-ийнхаа 5 дугаар лаадаг дарж 5 дугаар утас хоосон цуг 2 утсаа зэрэг татахад 2 утас дуурж байгаа юм ингээд нэг нот дуурна гэсэн. Ийм ингэж дуурах юм бол хөвгтөө болж байгаа гэж таацсан. За дараагийн утас мөн адилхан 5 дугаар утасны 5 дугаар лаадан дээр гараад 4 дугаар утсыг хоосон татахад энэ хоёр адилхан дуурж байгаа. Ингээд адилхан дуурахаараа хөвгтөө болно гэсэн. Дараагийн утас мөн адилхан 4 дугаар утасны 5 дугаар лаадыг дараад 3-ыг цуг татаад үцгэд адилхан дуурж байна. За ингээд хөвгтөө болсон. За тэгээ 2 дугаар утсыг хөглөхийн тулд бид нэр 4 дугаар лаадан дээр дардаг 3 дугаар утасны хаа. За яагаад тэгэхээр C өөрөө хагас нот байдаг учраас ингэж хөргөгддөг байна. За тэгэхээр 4 дугаар лаадан 3 дугаар утасныхаа 4 дугаар лаадан дээр дараад сонсоод 2 дугаар утсыг татахад адилхан дуурж байна, тийм ээ. Ингээд хөвгтөө болно гэсэн үг. За 1 дугаар утсыг хөглөхдөө 2 дугаар утасныхаа 5 дугаар лаадан дээр даржгаад нэгээ цатаад үзэн. За
За ингээ хөвгтэй болж байна. За ийм байна. Ингээ дээрээс нь доошо хөвж болно. Мөн эсрэгээрээ нэгдүгээр утас маань хөвгтэй байвал доороос нь дээшээ шалгаж болно. За ингээд шалгаж болно. За тэгвэл 6-1 2 хоёулаа хөвггүй болцсон байвал бид нар бусдыгаа шалгачна гэсэн үг. Ингээд энэ хоёр хөвгтэй байгаа тохиолдолд бид нар эндээсээ нэгийг хөвгөлчнө гэсэн үг. Нэг хөвгөө алдсан байхад 3 2 2 маань ингээ өнгө нь алдагдаагүй хөвгтэй байгаа тохиолдолд энэ хоёроосоо дараагийн утас руу хөвгөө авчна гэсэн үг. За тэгэхээр 3 хөвгтэй байгаа 4 хөвгөө хөвггүй байх юм бол бид нар 3-аар хоосон татаад 4-өө 5 дугаар даатан дээр дарж байгаа сонсох хэрэгтэй. Хэрвээ 4-р утас хөвггүй байсан байх юм бол зөвгөн гэсэн үг. Тэгээд буцаагаад хөвгтэй болохоор адилхан дуурна гэсэн үг. За иймэрхүү маягаар хөвглөн. За энэ бол ерөнхийдөө нийтлэг хамгийн хүмүүсийн ашигладаг хөвглөх арга маань байна. За 3 дахь арга маань ямар арга байна вэ гэхлээр бид нэр 5 дугаар даад, 7 дугаар даад, 12 дугаар даатан дээр ийм хонх шиг ийм тон их шиг дуурдаг байгаа. За тэгэхээр энийг бид нар яаж ашиглах вэ гэхлээр бас энгийн энэ аргаар хөвглөхдөө за нэг 6 өнгө цээжилсэн тохиолдолд ингээд хөвлөнө гэсэн үг. За энэ бол бас энгийн хувилбар нь доороос нь дээрээс нь явж болно. За ингээд хөвлөж болно. За энэ яг энэ аргачлалаар бас өөр хөвлөх арга нь юу гэдэг вэ гэхээр 5 дугаар одоо 6 дугаар утасныхаа 5 дугаар лаадны яг энэ төмөрөн дээр нь хуруугаа тааруулж чад хөнхөн дарахгүй, чанга дарахгүй зөв хурж чад энэ маань ингээд дуурж байгаа. Ерөнхийдөө энийг яаж дуурж байгаа гэхээр ерөөсө дардаггүй байгаа дээр нь дарахгүй зөөлөн зүгээр хажууд нь хөнгөн хуржгаад татна дуурдаг. За яг энэ тэгэхээр 6 дугаар утсаа 5 дугаар лаадан дээр тавьжгаад ингээд дуургана. За нөгөө талд 5 дугаар утсыг 7 дугаар лаадан дээр хуруугаа тавьжгаад татдаг байгаа. Энэ нэр адилхан дуурах хэрэгтэй. Ийм байна. Тэгэхээр 4 адилхан 5-ын 5 дугаар лаад 4-ийн 7 дугаар лаад. За ийм байна. Дараа нь 3 дугаар цөглөлтөө 4 дугаар лаад утасны 5 дугаар лаадыг дуургаад 3 дугаар утасны 7 дугаар лаад ингээ адилхан дуурна. За би 3 дугаар утсыг хөвггүй болгоод одоо энэ шиг хөвглөхөд маш амархан байх болно. Энийг ингээд сонсгоор энэ өөрөө дуураад байж байгаа. Зөрж за ингээ хоёр нот маань адилхан дуурчлаа одоо. За ингээд хөвлөнө гэсэн. За харин дараагийн утсыг 3-ийн 5 дээр дараад 2-ийн 7 дээр дарах өнгө зөрнө. За яг л бид нэр 4-р 2-р цаг хөвлөхдөө 4-р лаадан дээр дардаг тийм ээ. Тэрийгээ санах хэрэгтэй. Тийм учраас энэ хоёрыг хөвгөхийн тулд энэ аргыг ашиглах боломжгүй байна. Тийм учраас хоёрыг бол стандарт аргаараа 4-р лаадаа дараад 2-р утсаа хоосон татах хэрэгтэй. За хоёрыг хөвгөлцсөн бол нэгийг хөвлөхдөө ялгаагүй 5 дугаар лаадан дээр энийг дуургаад уцаа дуургаад сонссон ингэж байж байна. 1-р утасныхаа 7 дугаар лаадан дээр. За энэ хоёр маань яг адилхан нот ингэж дуурж байгаа. За ингээд ерөөхдөө гитарыг хөвгөлждөг байгаа. За тэгэхээр та бүхэн яг энийг эхнээс нь сайн миний хичээлийг үзээд тэгээд нэг бүрчлэн сайн давтаж үзээд энийг дуургаж үзээд ингээд гитараа хөвгөлж сураарай. За амжилт хүсье бүгдээрэнд нь тэгээд дараагийн хичээлүүдээр тэгээд уулзцаая. Баярлалаа.